Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт энэ гэл Монгол улсынхаа статистикаас энэ 7 хоногт хүргэнэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан 2017-оос 2022 оны хооронд одоо хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгсэн тайлангаас хүргэх болно. За 4 сая 93,200 хүрэх юм байна. За тэгээд энэ дотроосоо болохоор хөдөлмөрийн насны хүн амын тоо болохоор 73% болно гинэ. Ажиллах хүний тоо нэмэгдэх юм байна. За энэ дотроосоо болохоор 2035 он гэхэд хөдөлмөрийн насны одоо хүн амын тоо 3 саяд хүрээд за 1.3 сая орчим нь бол одоо 2000 оноос хойш төрсэн залуу үеийнхэн маань хөдөлмөрийн зах зээл дээр ингээд 3 өндтмийн нэг нь болж яах нь орж ирэх юм байна. Эндээс үргэлжлүүлээд Монгол улсын хэмжээнд удирдах албан тушаалд бол 40 орчим хувьд нь бол эмэгтэйчүүд ажилд юм байна. За тэгээд олон улсад ямар хэдийн болоо гэж хайгаад үзлээ. Тэгсэн чинь 31% гинэ. Тэгэхээр бүр нэг холбоо юм байна. За гэхдээ олон улсад болохоор ингэж юм Fortune 500 дээр болохоор одоо топ 500 компани 11% нь эмэгтэй CEO ажилтдаг гинэ. Өөрөөр хэлбэл яг удирдах ажилтан гэдэг ерөнхий хүрээгээр л 31% боловч ингээ нөгөө өндөрсөх тусам албан тушаалын топ буюу одоо CEO гүйцэтгэх захирал руу ингээд өндөр түвшинлөө явах тусмаа эмэгтэй хүнийх нь ажилчдын тоо бол буурч ийна гэсэн ийм мэдээ байна. За тэгээд энэ тайлан дотор болохоор нэг ийм өгүүлбэр байсан. За дид гарчиг нь бол удирдах албан тушаалд ажиллагчдын 40% нь эмэгтэйчүүд байна гэдэг дид гарчигтай. За тэгэнгүүтээ хэдийгээр манай улсад ажиллах хүчний оролцоо төвшин тасралтгүй буурж байгаа боловч хүн амын бүтэц эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудын жишгээс зөрүүгүй байна гэдэг өгүүлбэр байна. Эмэгтэй удирдах ажилтангаа хилээд байгаа юм болов уу? Эсвэл эмэгтэй удирдах ажилтангийн оролцоог хилээд байгаа юм болов уу? Эсвэл нийтлэгээрээ ажиллах хүнийх нь оролцоо буураад байгаа. Тийм үнэн. За гэхдээ энэ нь бол олон улсад бол энэ одоо жишээ бол байгаа. Тэг ганцхан манай тохиолдод байгаа зүйл биш ээ гэж хэлгээд байна уу? Бид жоохон эргэлзээ үүслээ. Тэгээ энэ дээр та бүхэн юу гэж бодож байна вэ? Одоо эмэгтэй ажилтнуудын хувьд оролцоо буураад байна гэж харах уу? Эсвэл нийтдээ ажиллах хүсэлтэй байгаа хүмүүсийн тоо буураад байгаа. Гэхдээ энэ нь бол олон улсадаа одоо харьцуулахад бол тийм манайх бол хоол хүндий биш ээ. Ер нь нэг ийм жишгтэй байгаа гэдэг мессежийг хүргэх гээд